Ярих уу? За энэ билгийг яагаад өгч байгаа вэ гэхээр багш нарын хаягаар маш сайн саналаарай даа юу. Цэцэрлэг сургууль маань. За тэгвэл бид нар сайн байна уу? Баруун 2 дугаар курсын оюутан Болор заяа. Өнөөдөр бид нар Дайрах сургуулийн төв дээр очиж өнөөдрийн үйл ажиллагаа болон 7 үйлчлэх хаяны хаалтын үйл ажиллагаатай танилцах болно. За тэгэхээр явцгаая. За бид нар офсоосоо гарч хөдлөөд одоо өдрийн санаа автобусны буудлын дээр ирсэн байна. Эндээс 25 номерын автобусанд суугаад Дайрах сургуулийн төв дээр очдог байгаа. За бид нар явсаар Дайрахын ганц ходог хэмээх автобусны буудлын дээр буугаад одоо сургуулийн төв рүүгээ дэшегээ явах гэж байна. За тэгээ хамтдаа явцгаая. За одоо ингээд тэнд манай Дайрах сургуулийн төв маань харагдаж байна. Тэгээд хүүхдүүд маань одоо гарч тоглож байгаа. Одоо 12 цаг болж байгаа учраас өдийн цайны цагийг болж байгаа. Манай хүүхдүүд цайны цаг болох хоорондоо бас гадаа тоглож дотроо бас ингээ хоорондоо ингээ хөвжөлдөг зөндөө болгон зүйлс хийдэг байгаа. Бид бүгд явсаар Дайрах сургуулийн төв дээр ирсэн байна. Одоо ер нь үдийн цайны цаг болж байгаа болохоор хэл орцгоё. Ямар хэл орж байгаа. Тэгээд хэл орж За тэгвэл цагдаа за миний гид зүгтээ байсан чинь хин юмшгүй дээ. Ийм чимчлэн. За энгийн байгууллага хаана гарчлаа? Энэ аль багт байсан. За тэр гулгааны түрүүн ороод юу байх нь вэ? Дааш нь заваад тэгээ гой үзлэгт явах гэж байгаа юм шүү дээ. За энэ бичлэнгээр бид нар амьдрахад зөндөө олон юмнууд цэцэрлэг сургууль маань. За тэгвэл бид нарт хамгийн хэрэгтэй байгаа нь юу нэ? Цэцэрлэг сургууль юм байна шүү дээ. За энэ юу вэ? Эмнэлэг агуулж ажиллана гэдэг нь бие биенийгээ гүнзгий, хүлээн зөвшөөрөх, ярилцах, ойлголцох, зөвшөөрөх процесс мөн аа. За сайн байна уу? Унтан байна уу? Тавын хэлсэн. За баярлалаа. Гişэгийн Дайрах маа гэдэг эхлээд байгууллагатай одоо 10 хичээлтэй ажиллаж байна. Анх сургуулийн төвөө хариуцж ажиллаж байгаа. Одоо боловсролын баг ахаж ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр Дайрах сургуулийн төвийн зөвлөлтөд боловсрол төлөвшөлт хичээлээ орчуулж байна. Одоо сургуулийн төв маа ямар хичээлүүд байгаа юм? За шийдвэр сургуулийн төв дээр хамгийн их одоо ихтэй үйл ажиллагаа болдог өдөр байгаа. Хамгийн ихтэй бүжгийн дугуйлан ороод бид шинэ жилдээ гэдэг бүжгийн дугуйлан орж хийсэн. За дараагаар нь боловсрол төлөвшөлт хичээл, эрүүл мэндийн хичээл. Тэгээд бидэд хагасаа өдөр арай их удаан цагаар хичээлдэг учраас амстай үдийн цагаар угаад тэгээд цэвэрлэг амстай үгээд тавьдаг байгаа. За хичээл өдрүүдэд сургуулийн төв дээр маань тийм үеийн багш хариуцаад хүүхдүүдийн даалгаврыг хийх бас хүүхдүүд нөгөө ирээд дахин амрах зорилгоор бүхэн гар үслийн бүтээлүүдийг багштайгаа ярилцах хэмжсэн ярьж зөвлөлөө байдлаар ширхэг хүмүүс байгаа явуулаа. За одоо тэгвэл багштай нэг асуулт болчихоо. Одоо орж байгаа хичээлүүдээс хамгийн дуттай хичээл нэг хичээл. Надад сайн Ужиг. Ja. Hast du das gespielt? Had ik op jullie geïnterpreteerd voor? Is dit? Wat er van aan het stellen? Майно. Юу гэж хэлдэг вэ? Өдрийн мэнд төргий. Өөрийгөө танилцуулаач. За намайг болохоор Жавлантлам гэдэг. Би болохоор Аргаахан шинжлэх ухааны үндэсний сургуулийн зүйн боловсролын
хэмжээ 5 дугаар курсын оюутан. За сая болохоор нөгөө тусаалтал тийм механик гэмтлийн үед одоо яаж нэгэндээ туслах вэ гэдэг хичээл орсон. Байгууллагт би бол баас нөгөө дээрх сургалтын төвдөө бол сурагч байсан. Тэгээд 1-р курстээ ороод тэгээ бронз тэтгэлийн хөтөлбөрт оролцсон. Эндээс сурж байгаа ч гэсэн ингээд багшлах аягүй сонирхолтой байгаа. Тэгээд би ингээд 1-р курсээс ер нь бол багшлж эхэллээ. Сургалтын төвд дээрээ. За ярилцлага гэсэн баярлаа. Баярлаа. Цайны цаг дуусаад манай хүүхдүүд гадаа гарч ирээд тоглож байгаа. За тэгээд тэнд манай бас сайн дурын оюутан. Ромын 1-р курсын оюутан өнөөдрийн багшаар шинээр хүрэлцэж ирж байгаа. Тэгээд багшаасаа очиж өнөөдрийн сэтгэлдлийг нь асууя. Тэгээд танилцуулаарай. За намайг Ариун Жаргал гэдэг Бором 1-ийн 1-р төвчний оюутан байна. За өнөөдөр сургуулийн төв дээр ирсэн ямар байна? Ямар санагдчих вэ? Гоё юм. Би ч нэг намар л нэг удаа танилцгаж ирсэн байхгүй юу. Тэгээ тэрнээс хойш ирээгүй байж байгаад өнөөдөр ингээд яг олон хүүхдүүдтэй байхад нь ирсэн болохоор гоё юм. Тэрний талаар сэтгэл ямар байна? Тэгээд одоо нэг ихлүүлсэн ажиллаа дуусгаа. Тэгээд дүүнер маань яаж хүлээж авах нь гэдгийг өнөөдөр харах болохоор ер нь жоохон хүлээлт өндөрлөө юм да. Дүүнер нэг яаж аваасаа гэж бодож байна. Яаж хүлээж авбал гоё санагдах бол Мэдээж гоё баярлаа. Тэгээд баярлж байгааг нь харахад гоё байх болов уу гэж бодож байна. За баярлаа. Ярилцлага гэсэн баярлаа. За бид нэр одоо сургалтын төв дээр орж ирээд сургалтын төвд суралцж байгаа хүүхдүүдээс ярилцлага авахар бэлдсэн байна. За өөрийгөө танилцуулаарай. Намайг Гүндлэмаа гэдэг одоо 16 настай. Намайг Мөнхнэм гэдэг би 17 настай. Би мөнх сайхан овогтой Болорчим гэдэг одоо 127 дугаар сургуулийн 6-гийн анги сурдаг. Намайг Ивэлэн гэдэг одоо 13 настай. Сургалтын төвдөө хитдэг жилдээ явж байгаа вэ одоо? Яг 11 12 дахь жилдээ явж байна. Яг энэ жил 12 дахь жил. 12 жил болж2 байна. жил. 4 юм уу 5 сурвалж байна. Анх хинээс сургалтын төвийн мэдээллийг авсан бэ? Амар жоохон байсан болохоор сайн санахгүй байна. Ямартай агаа явж эхлэв тэгэл би араас нь явж эхэлсэн гэдэг. Уйлдад агас явсаар байна. Найзуудаасаа. Сургалтын төвд ордог хичээлүүдээс хамгийн дуртай хичээл нь юу вэ? Ер нь яг ёс суртахууны хичээл гэдэг. Тэгээд одоо боловсрал төлөвшлэх хичээл гэдэг. Тэгээд яг юм хүүхд багаас нь ингээ хүмүүжлэх тал дээр эсвэл яг юм боловсролын чиглэлээр ингээ хичээл ордог болохоор хамгийн их таалагддаг. Монголчиг. Юуны сонирхолтойсэн бэ? Багшийн заа харга юм уу эсвэл хичээлнээс юм болов уу? Хичээл, багшийн заа харга бүгдээр л гоё. Боловсрол төлөвшил, бүжиг хичээл, сэтгэлзүү хичээл. Яагаад лээ? Ягаад гэдэг нь багш нарын харьцаж байгаа харилцаа. Тэгээд бас тэр хичээл явж байгаа үйл явц нь гоё идэг. Математик. Яагаад? Би математиктэй амар дуртай байхгүй. Одоо манай байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаа хөтөлбөрүүдээс хамгийн дуртай хөтөлбөр нь юу вэ? Мэдээж үлгэрийн шинжил. Яагаад үлгэрийн шинжил гэж? Угаасаа шинэ жилийн баярт дурггүй хүн байхгүй шүү дээ. Тэгээд угаасаа манай сургуулийн дэх яг юм хоёр юугаараа салбараараа яг нийлж яг шинэ жилгээ тэмдэглэх болохоор тэр нэг уу таалагддаг. Тэгээд яг уулзаагүй байж байгаа яг шинэ жилийн баяраар уулзах ч юм уу тийм холбож өгдөг юм шиг санагддаг. Спорт төрлөг. Өөрөө ямар аюустай спортын? Спортын. За сакс хөлбөмбөг волейбол тоглоно. Өнөөдөр л оролцож үзтий. Ямар санагдаж байна? Ерөнхийдөө юм төсөөлөлтөй байсан уу? Дулаан үйлчих гээд. Гүү яг юм байдаг юм байна гэл. Тэгэл өмнө явж үздэг болохоор ирсэн чинь илүү өсвөөснөөс илүү гоё байсан. Үлгэрийн шинжил. Яагаад лээ? Гоё үзэлбэр. Одоо тэгвэл сайн дурын
Оюутан багш нар бол ах эгч нартай хандаж үг хэлээч. Үргэлж тусалж дэмждэгт бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд цаг зав зарцууллагт баярлалаа. Та нараасаа үлгэрж явдаг шүү. Бүгдээрэнд найртай шүү. Маш их хайртай шүү. Биднийг үргэлж дэмждэгт баярлаа. Баярлаа. Бидний төлөө хийж аваад баярлаа. Тэгээд мэдгүй баярлаа. Хөөрхөн байна. Ингээ бидэрт хичээл заах га тийм холоос ирж байгаа багш нартай маш их баярлаа. Тэгээд бид нар та нарын хичээлийг сайн сурах болноо. За ярилцлага өгсөн хүндлэмэд баярлалаа. За ярилцлага өгсөнд баярлалаа. За сэтгэлээ ирсэнд баярлалаа. Ярилцлага өгсөнд баярлалаа. За сайн бацгаана уу? Би болохоор баруун 2 дугаар курсын оюутан Уунцдаг байна. За сайн байна уу? Би болохоор сайн дурын оюутан Мөнгөнцдөг байна. Өнөөдөр гэх юм бол энэ дараагийн сургалтын төв дээр анх удаа ирж байгаа. Тэг сэтгэлээ амар өндөр байна. За миний хувьд болохоор дараагийн сургалтын төв дээр 2 дахь удаага ирж байна. Эхнийх нь болохоор дулаан өвч хаяны хүрээнд дулаалга хийхт нэрж тусалсан байгаа. За миний хувьд болохоор 2 удаа кампайнд гарсан. Гарах үед бол сэтгэл хөдлөл маш өндөр байсан. Яг ингээд багаар ингээд хамтарч ажиллаад ингээд энд нүгээр явж байгаа нь айгүй гоё байсан. Миний хувьд болохоор би нэг кампайнд гарсан. Тэгээд хамгийн наран тул дээр гарсан байхгүй юу? Тэгээд багаараа бит хоёр болоод гарсан. Тэгээд ер нь л айгүй гоё хүмүүсийн сэтгэл ч гэсэн амар гоё. Маш олон хувцсуудыг ингээд тэр одоо кампайнд гарснараа аваад тэгээд хүүхдүүдтэй одоо өгж байгаа сэтгэл бол амар өндөр юм. Яг нөө анх кампайнд гарч байхдаа ингээд айгүй сонин хүмүүс таарна. Шууд сонсгүй хаяавдаг ч юм уу тийм тохиолдол амар гардаг. Тийм. Тухайн үед яг өнөөдрийг хүлээж ингээд зүгээр штэ яг тэр өдөр хүүхдүүд маань тэр авах мэдрэмжээ яаж амар гоё яг тэрнгээр цэнгэлж ирсэн байхгүй юу. Тэгээ одоо ингээд хүүхдүүдийг хараад амар гоё инээж байгааг бэлгээ аваа баярлж байгааг харах бүр ингээд амар гоё мэдрэмжээ. Миний хувьд ч гэсэн тийм мэдрэмж авж байна. Кампайнд гарч явах үйл явцтай болохоор ингээд одоо мэдээж сөргөөрүүлж авдаг хүмүүс байгаа, эргээр хүлээж авдаг хүмүүс байгаа. Тэр болгоныг ингээд өөр дээрээ ингээд хүлээж авах, хүн дээр хүлээж авахгүйгээр яг энэ өдрийг хүлээсэн болохоор айгүй гоё юм, сэтгэл өндөр байна. Баярлалаа. Ийхүү манай дараагийн сургалтын төвийн нэг өдөр ийхүү өндөрлөж байна. Өнөөдрийн үед гэх юм бол хүүхдүүд өөр хоорондоо найзалж татсан, боловсрол төлөвшөл, суртахууны хичээлүүд орох, хамтдаа ингээд хөгжилтэй цагийг өнгөрөөх зэрэг үйл ажиллагаа төгсөж байна. Өнөөдрийн бас нэг онцгой үйл явдал нь 7 үйлчлэх аяны маань хаалт болсон. Үүгээрээ бид нар нэг сарын хугацаанд хийсэн үр дүнгээ хүүхдүүдтэй тайлагнах, тэднэртэй зориулж бэлдсэн бүх зүйлсүүдээ тэднэрт гардуулан өгөх зэрэг үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Манай сургалтын төвийн оюутан багш нар маань өөрт байгаа мэдлэг ур чадвараа хүүхдүүдтэй хуваалцах, хичээл заах, бас өөрсдөө хөгжүүлэх зэрэг зүйлсүүдийг хийх боломжтой. Тийм болохоор сайн дурын ажил хийх хүсэж байгаа, өөрт байгаа зүйлсээ хуваалцахыг хүсэж байгаа бол манай байгууллагууд хаалга танд үргэлж нээлттэй байх болно. Баярлалаа.